халуун бүлээрэн хамтдаа цуглаад цэнхэр дэлгэцэн үзэн сууга хамаг Монголын эзэн заяатай эрхэм та бүхнийхэн Өчигдөр мэндийг хүргэе үзэгчдээ шинэ онлоо хамтдаа нэвтрүүлгийн маань цаашдын дугаар тавьсан болоод байна. Нэвтрүүлэгтээ өрн оролцоосон байгаа. Та бүхэнд орой минь хүргэе. Орой минь. За үзэгч та бүхэнд орой минь хүргэе. Орой минь хүргэе үзэгчдээ шинэ жилийн баярт тусгаалan бэлтгэж буй хамтдаа шинэ он руу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаарт маань Сар нар студиогийн үүсгэн байгуулагч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан уран нугараач Даваан юм маань зочноор өрөлдсөн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Бидний урилгыг бас хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Та нартаас маш их баярлалаа. Энэ гоё нэвтрүүлэгттэй шинэ жилийн ер нь нэвтрүүлэг хөтөлбөр чинь айгу гоё байдаг шүү дээ. Бусад нэвтрүүлгээс илүү онцгой гоё. Тэгэхээр ийм сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан танаа нэвтрүүлгийн хамт олонтыг та телевизийн хамт олонд маш их баярлалаа. За, Давка багшийн хувьд өмнө нь бол TV5 телевизийн Ричтэй Бифтийн нэвтрүүлгийн 6 сарын 1-ний тусгай дугаарт бол яг төрөхөд 7 хоног дутуу байхдаа оролцож исэн шүү дээ, тий? Тэгсэн. Тэр бас айгу хөөрхөн нэвтрүүлэг болсон, тий? Давка багш маань одоо хүүхэд нь 2 нас өрөх гэж байгаа юу? Тий, тэр чинь 2 жилийн өмнөх бичлэг нэвтрүүлэгт ороод удаагүй төрсөн 6 сард төрсөн л дээ. Тий, одоо хүүхэд маань 2 хүрсэн. Тэгээд бас сая өнгөрдөг 100 одонгоо авсан. За нийтдээ одоо гэр бүлийн хувьд хэд гэр бүлээрээ бол циркийн хүмүүс байгаа. За өөртөө яг бас мэрэгжлийн уран нугараачид олон улсад бас уран нугаралт болон циркийн үзүүлбэрүүдээр бол ингээ ажиллаж байсан туршлагатай. Одоо яг циркийн ажилласаа бүр хөндөрсөн яг Сар нар студиод руугаа чиглээд ажиллаж байна уу? Тийм, яг одоо яг багшийнхаа ажилд илүү төлхөө анхаарч байгаа. Тэгээд угаасаа эмэгтэй хүн тэр тусмаа циркийн урлаг угаасаа залуу насны урлаг байдаг. Тэгээд мэдээж би анхны хүүхдэд төрүүлчихэд буцаад урлагийн ажлыг хийжсэн л та буцаад манайчнд гараад тоглолтонд орж исэн. Хүүхдэд дагуулаад нөхөр маань циркчин болохоор давуу тал хоёулаа хамтдаа тоглолтонд ороод хүүхдэд дагуулаад Америк улсыг бүр ингээ аялан тойрч исэн. Зөндөө олон мууж хотуудаар аялаа тоглоод явж исэн. Тэгэл бас санснаар болохгүй те. Хоёр дахь хүүхдээ төрүүлээд буцаад нугарыг гэсэн чи дахиад айлж ирсэн. Тэгж явж байгаа 4 хүүхэдтэй болсон. Одоо тэгээд ер нь жоохон шулуутцсан те. За одоо би угаасаа нугараад яах юм бэ? Одоо шавнартай л анхаарай. Хүүхдүүдийнхээ уран бүтээл чадвар те. Энийг л ерөөсөө л миний ажил энэ л юм байна. Одоо гэл эргэлт буцалтгүй л студийн ажил руу шамтсан байна да. Сар нар студиогийн хувьд одоо үүсгэн байгуулагдаад хэр удаж чинь ер нь хэр олон хүүхдүүдийг одоо бас уран нугаралтаар бэлтгэж байна. Үүсгэн байгуулагдаад 19 онд үүсгэн байгуулагдсан. Одоо он гараад манай 7 жилээ болох гэж байгаа. Тийм. Тэгээд хүүхэд бол яг одоо бол 50 гаруй бараг 60-аад хүүхэд байгаа. Ер нь яг дундаж тоо бол нэг 80-аад хүүхэдтэй л байдیں۔ Тэгээ 2 салбартай болохоор 2 салбар дээр 40. Тэгэл айгүй хүүхдүүд нөгөө зарим гар нь орон те ингээд олон солигддог. Гэтэ ерөнхийдөө бол нэг 70-аад хүүхэдтэй 50-аас 80 хооронд л хэлбэлцэл. Сар нар студиогийн Facebook сошиал хаягийг нь харахаар бас гой бичлэгүүд явдаг. Тэнгүүд харахаар бас зөвхөн яг уран нугаралт дээр одоо яг чиглэлгүйгээр өөр чиглэлээр бас бэлтгээд энэ хүүхдүүдийг. Тийм, яг зөв. Манайх эрэгтэй эмэгтэй 2 багштай. Одоо би гэр бүлийнхээ хүнтэй хамт нөхөртөөгөө хамт одоо манай давуу тал гэх юм уу те ганцхан уран нугаралт биш. Нугараач нарт бас акробатын техникийг эзэмсэж болдсон шүү, чаддсан шүү. Бас охтуудаа зөвхөн нугаралтаар биш нэг ингээд олон талын чадвартай болох тал дээр бас илүү анхаарч өгдөг. Тэгээд эн чинь айгүй том давуу тал штэ тийм ээ. Гэр бүлийнхээ хүнтэй хамт би нугаралтаа заачин, манай хүн акробатаа заачин, манай нөхөр бас акробатын мэргэжлэр гимнастикийн сургууль төгссөн. Тэгээд циркэд ороод олон жил надаас олон жил ажилласан. Акробатын тал дээр бол одоо үнэхээр номер 1 мэргэжлийн тим өөрөө одоо ч акробата хийгээд явж байгаа. Би бол одоо уран нугаралтай их болцсон шүү дээ. Манай хүн өөрөө одоо ч тэгэл агаар дээр эргэлтэл газар буухгүй л явж байна да. Тэгээд манай шавнарч гэсэн надаас илүү эрэгтэй багштай сайн. Ерөөсөө инхээ багшаагаа хүлээгээл байнга нам мамаг бол барыг тоохгүй шүү дээ. Инхээ багшсан ирэх юм гэдэг. Инхээ багш хідэн сайхан охтууд байна. Одоо суралцж байгаа хүүхдүүд нь 50 гаруй бас яг ингээд тогтмол 50-аас 80 хооронд хэлбэлцэж байна гэж байна. Мэргэжлийн түвшинд уран нугаралтын одоо яг үзүүлбэрүүд хийгээд тоглолтод оролцож байгаа хүүхдүүд бас байгаа гэсэн тий. Тийм. Одоо ер нь яг
мэргэжлийн төвшөнд очиод тоглолтод орж эхэлж байгаа. Тэгээд альвын юм шинээр эхлэхээр их хугацаа ордог шүү дээ, тий. Одоо олон жил багшилсан Ахмад багш нар чинь ингээд 30 жил, 40 жил багшилсан хүмүүс бол студийн үйл ажиллагаа маш тогтвортой, олон үзүүлбэртэй. Манайх бол одоо баг отхон дуулан болж таарч байгаа байхгүй. Тэгээд нээснээс хойш 6 жилийн хугацаанд одоо нэг мэргэжлийн яг одоо тий мэргэжлийн төвшний байх ёстой төрөгүүдтэй стандарт үзүүлбэртэй тийм мэргэжлийн номер одоо нэг 2 3 үзүүлбэртэй болж байна тий. Араас нь тэдний маань дараагийн үеийн бас удахгүй болох гээд бэлтцгээж байна. Тэгээд ер нь их хугацаа орно л та. Яг уран уралт ч угсаа урлаг дотор хамгийн хэцүү гэдэг учраас тэгэл одоо жигдэрээд одоо тоглолтод орж ийн хамгийн анхныхаа гадаадынхаа гэрээнд бас яваад амжсан тий манай хоёр охин Турк улсад Монгол улсынхаа нэрийг сурталчилж байгаад ирлээ. Энэ бол биднэрт том амжилт. Тэгээд ер нь их амжилттай явж байгаа сүүлийн жилүүдэд. Уран нугаралтаар бол монголчууд ялангуяа дэлхийд нэлээ одоо нэр хүнд дээгүүр, дээрэс нь олон улсын том циркүүдэд бол монголчууд яг нөгөө гол дүрийг нь ер нь бол бүтээдэг штэ тий. Тэгэхээр ер нь тун удахгүй бас сар нар студиогийн уран нугараач Шавнар нь одоо бас дэлхийд гараа явж байх нь энэ багш нарынхаа нэрийг гаргаад тийх баха маш их найдаж байгаа штэ. Шавнараараа бахархаж байгаа. Тэгэл Шавнарыгаа дэлхийн тавцанд гаргахын төлөө хамгийн том зорилго, номер 1 зорилго. Монгол улсад одоо ерөнхийдөө циркийн үзүүлбэр тоглолтууд үе бас хийгдэж байгаа харагддаг. Тэр тоглолтод одоо бас танахаас Шавнараас нь оролцож байгаа юу? Яг Монголд тоглож байгаа тоглолтууд бол арай орж амжааг байгаа. Одоо энэ жил харин өвлийн нэлээдэн тоглолтод оролцох төлөвлөгөөтэй байгаа. Сая болохоор ер нь зуны уйлрал тий хавар зуны уйлралт чинь Монголд бол тоглолт арай бага болдог болохоор манай хоёр охин эхлээд гадаад яваад гадаад дах ажиллаа ингээд салхийг хаглаад ирсэн байгаа. Тэгээд энэ жилээс бол ер нь нэлээд тоглолтод орох төлөвлөгөө байгаа. Тэгээд саналууд мэдээж маш их ирж байгаа. Ер нь гэхдээ анх манайх студид дуулангаа нээсэн цагаас ихтэл санал хэрдэг байсан л та. Дааж яг үндэ манайх бэлэн болоогүй байсан. 4 настай хүүхдүүд тий ингээд цуглуулчаад 4 настай 5 настай тэгэл мост ч унч чадахгүй жижиг алган чинь юмнууд орж ирж байгаа юм чинь. Тэгэл яг одоо ботход ингээл 7 жилийн өмнө боддгоо л ясан л та. Эдэр маань одоо хизээ гараад бид хэд нэг тоглолт моголтоороо явж байгаа болоо гэж боддөг байсан. Цаг хугацаач хурдан байна. Хүүхдүүд маань бас айгүй гоё. Миний бас тэг хүлээлтээс давж хурдан сайжирч гоё. Одоо чинь тоглолт моголтоор гадаад яваад те бид нар бас сайжирж байгаа. Тийм Шавнараараа бас бахархаж байгаа. Эцэг эхчүүдийн хувьд одоо хэр дэмжиж байна. Тэгээ яг одоо 4 настай орж ирж исэн хүүхэд байсан гэж тэгж байна тий. Тэгээд тэр Шавнар нь одоо хүртэл яг тасралтгүй явж гин үү? Эцэг эхчүүдийн зүгээс ер нь хэр дэмжлэгтэй байдгийг. Эцэг эхчүүдийн зүгээс ер нь хүүхдийгээ хамгийн дэмжиж чухал нь ерөөсөл таслуулахгүй байх штэ тий. Бие физиологийн энэ дасгал хөдөлгөөн гэдэг юм чинь урлаг спортын хамгийн нэг хэцүү нь мөнхийн форм, мөнхийн бэлтгэл шаардчихдаг. Ерөөсөө байнга яг магадгүй ингээл өөр ажил бол те за нэг сар 2 сар ажилласаа хүн төрөд эргээд ажиллаа гэхэд бас нэг арай гайгүй байдаг гэж магадгүй. Энэ бие физиологийн ажил, урлагийн энэ циркийн урлагийн энэ хүнд төрөл чинь байнгын бэлтгэл шаардна. Тэгэхээр эцэг эхчүүдээс үзүүлж байгаа дэмжлэг ерөөсөө хүүхдээ уухгүй зөөж байна. Тэр бол үнэхээр асар том дэмжлэг байхгүй те. Хүүхдээ зөөн гэдэг чинь л маш том. Хүүхдийнхээ ирээдүйд үнэхээр том хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй. Тэгээд одоо анх нээснээс хойш явж байгаа манай 2 шав байна. Мэдээж энэ хэцүү урлаг учраас те зөндөө олон хүүхдүүд орно, болно, солигдно ингээл явж идэг. Анх нээснээс хойш явж байгаа 2 хөрх охин байгаа. Тэгээ тэр 2 охин маань одоо бас номер хийхээ те тоглолтод бас өмнө нь бас телевизийн нэвтрүүлэгт ороод үзсэн. Хөрхөн одоо охтууд маань ингээл хөдөлмөрийнхөө үр шимийг ихнээсээ хүртээд явж байна. Мэргэжлийн тоглолт үзүүлээд явж байна. За сар нар студиог үүсгэн байгуулагдсанаас хойш бас тууштай үйл ажиллагаагаа авч явна гэдэг маш хэцүү асуудал л да. Таны үед бас дунд нь ингээд хөөрхөн маамаануудтай болсон. Яаж яг энэ хугацаанд одоо хичээл сургуулийг нь тасралтгүй үргэлжлүүлж явуулсаар байваа. Тий энэ өстой том ажил шүү. Ингээ бүлэтэн те одоо нэг байгууллага өөрөө ингээд аваад явна гэдэг чинь хамгийн гол нь тэрийг таслуулахгүй байх нь чухал байхгүй. Тэгээд би ч ерөөсөө 4 хүүхд дээрээ тэгж амарч ярьж тэтгэрийг энэ авч үзээгүй шүү дээ. Тэгээд хамгийн том энэ ажлаа үргэлжлүүлэхэд нөлөөсөн мэдээж гэр бүл. Нөхөр маань хүүхдүүдэд харна, ээж маань, манай ээж хүүхдүүдийг маань те зэнэрээ харж өгнө. Ерөөсөө тэр хоёрынхаа ачаар энэ 6-7 жилийн ард гарлаа шүү дээ. Тэгээгүй бол эн чинь 4 хүүхд гаргахаар чинь те юм л нөгөө хүүхдүүд Шавнарынхаа бэлтгэлийг хийлгэж чадахгүй юм л төрөөл алга болчиход тавилгцсан шүү дээ те. Тэгэхэд чинь ерөөсөө төрөөл яг 30 хоног гам барайл тэгэл ажилдаа ордог. 30 хоног бол яг
бат ард асфальттай танк нөгөөсөө нөхөр маань хичээл ордог гэсэн шүү дээ. Тэгээд нэг сайхан нь манай охтууд шавнар эрэгтэй багштай сайн юм да. Биднес баг адны юмтэй яа гэж багштайгаа орохгүй бүү баярлж байгаа. Тэгэхээр нөхөр маань яг ажлын мань даагаад ээж маань хүүхдүүдийг мань даагаал ер нь 4 хүүхдээ дөрүүлэнгийн л team системээр явж исэн. Том хүү маань ерөөсөө аавынхаа өөрт өсөж байгаа юм чинь. Би оюутан байсан. Яг адилхан 30 хоноо л хичээлд орчиж байгаа. Ерөөсөө л улаан нэлзрээ үлгийтэй 4 үлгийтэй залууг л одоо аавд нь тэрхүүлэл үлдээдэг байлаа шүү дээ. Жохон нэг талаараа тэгээ хэтэрхий ажил гээд ажлын төлөөч юм шиг. Гэтэ сайн хантай байхад бол ажил амьдрал аль нь сайхан бас тэгээ баланслаа явчихдаг да. Баланслаад явна сайхан ээжийн буян байна. Тэгээ гэр бүлийнхэндээ баярлаа гэдэг хэлчихье. Энэ завшааныг ашиглаад завшааныг ашиглаад ээжтэй хандаа баярлаа гэж хэлье. Үнэхээр надад бол 100% ажилдаа анхаарах боломж олгосоор ирсэн байхгүй юу? За одоо тэгээд сар нар студийн бяцхан шавнырийнх нь үзүүлбэрийг хамтдаа бас тайзнаа урьж үздэгээ. Тэгээд үзэгчдтэйгээ эргэн уулзцгаая. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Baby Dragon бяцхан лөө. Өнгө оруулагчгүй, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагчгүй. Baby Dragon сахаргүй wow popcorn энгийн халуун ногоотой 7 байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусан. Жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чигрүүд. Жимстэй шүүслэг цэлцэгнүүр лир алим сарна амттай. Пробиоткор баялаг, шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг jelly, бяцхан лөө Иштэй чихэр амттай хар татам дүр Baby Dragon илүү амттай органик сонголт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Yummy Juice 100% цэвэр жимсний жуус, NFC технологи, нэмэлт сахаргүй, хугацаа уртцагч бодисгүй, өнгө оруулагчгүй, эрүүл мэндийг эрхэмлэгч хүн бүрт зориулав. 100% байгалийн NFC Juice. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Monfresh. Залуучуудын шинэлэг сонголт, орчин үеийн савлгаа. Эрүүл амттай авсаархан Айкул брэнд. За бүгдээрэнд нь баярлалаа. Ямар гоё юм бэ. За нийтдээ 7 шавнар нь ирсэн байна те. Эгчийн төг хин гэдэг вэ? Хоёлаа танилцъя. Үзэгчтэй танилцуулъя. Хэдэн настай вэ? 6 настай. За сар нарын студиод хизэнээс эхэж одоо яг ингээд хичээлдэж хийсэн бэ уран нугаралтаар. Хизээ эхэллээ. Жохон дээр. 4 настайгаасаа. За 2 жил болсон байж тээ, тий? Маш их юм сурж гинөө. Уран нугаралт ер нь ямар санагдаж байна? Гоё юм уу? Чи өөрөө уран нугаралт хийх дуртай юу? Дуртай юу? Одоо цаашдаа ч гэсэн ер нь уран нугараач болъё гэж бодож байна уу? Тий. За телевиз үзэж байгаа бас хөөрхөн найзуудаа хандаад гоё үг хэлээч. Шинэ жилийн мэнд хүргөхөө хоёлаа. Тий. За шинэ жилийн мэнд хүргэж. Шинэ жилийн мэнд хүргэе. За. Дараагийнхаа бас бяцхан найзд нь нэг шилжүүлж байна. Өгч. За сайн уу? Сайн. Чамайг хэн гэдэг вэ? Санан бэлэг гэдэг. Хэдэн настай вэ? 7. За уран нугаралтаар хичээллээ. Даока агшийнхаа шав болоод одоо хэдэн жил болж байна? 3 жил. 4 настайдаа бас хичээлж эхэлсэн үү те? Тий. Анх уран нугаралтаар хичээллэж эхлэхэд ер нь хэцүү байсан уу? Хэцүү биш. Хэцүү биш үү? Одоо Жаахан хэцүү. жаахан хэцүү юу? Одоо жоохон хэцүү болчихжээ. Жаахан шахаад энтэй багш нь. Цаашдаа ч гэсэн ерөө уран нугаралтаараа байнга хичээлнэ гэж боддог. Хүүхдүүдийг бас уран нугаралтаар хичээлээсэй гэж боддог үү чи? Тий. Ер нь хичээлдээ явах нь гоё байдаг өө эсвэл уран нугаралтынхаа одоо бэлтгэл дээр очих гоё байдаг өө?
Орон нугалт дээр аачихгүй. Бэлтгэлээрээ тавил гоё. Багш нараасаа бас эрэгтэй багштайгаа хичээллэх дуртай гэсэн шүү дээ, тийм ээ? Эрэгтэй багштайгаа хичээллэхээр юу нь гоё хэдий? Хөгжилтэй байдаг. Хөгжилтэй хэдий юу? Арайтай уйдгартай гадах шиг. Эрэгтэй багшнаас арай зөөлөн жоохон энэ хэдийг хөгжөөх юм хийд юм байна, тий? Тийм. Ер нь бол эрхлүүлэнгээл тоглуулангаал заагаад байдаг байхгүй юу? Би чинь тэгэж тоглуулж заахгүй. Яг л за мэдээж ингээд загнахгүй л тэ хүүхдүүдэд. Тэгтээ яг ингээд те. За чи хэдэн минут? За чи 3 минут өнөөдөр зогсох хэрэгтэй бол 3 минутаа л зогсно. Тэр чи хэцүү шттэ те. Энэ жоох хүүхдүүд 2 гар дээрээ ингээд өөртөө хэмжээтэй те. Томууд нь 10 минут тэгээд 5 минут 3 минут гэх мэтчлэн бүгд ингээд хэмжээтэй тэгэл за яг тэрийгэ хийн гэл тэгэхээр хаяа уйлан дуулна. Тэгэл тэгсэн ч гэсэн за миний охин 3 минутаа зогсноо гэл ингээл тэгэхээр чин би бас арай чанга санагдаад байдгийн шүү. Аха. Тийм тэгээ эргэтэй багштай дуртай гэж хөгжилтэй л дасгалаа хийх гээд байгаа байхгүй юу. За нэг олон улсын циркэд одоо яг нэг олон улсын тайзан дээр гарчаад ирсэн. Дээрээс нь бас хамгийн удаа явж байгаа хоёр шавтай нь ярилцъя те. Одоо яг ууган хоёр шав маань манай саруул цэцэг. За саруул. Өөрөө танилцуулах гэсэн. За микрофон аваа саруул ихтэй өгч. За сайн уу? Сайн уу? За студидээ одоо яг ставка агшихаа шаваар ороод хэр удаж байна? 5 жил болж. 5 жил. За уран нууралтаар хичээллэх ер нь ямар санагдаж байна? Анх хичээллэж эхлэхэд ямар байв? Одоо ямар санагдаж байна? Анх яг хичээлж эхлэхэд айгүй хөвчлөлтэй санагдсан. Гэтэ одоо бол яг хөвчлөлтэйч биш л дээ. Яг ингээд юм илүү чанга тэгээд төсвөр тичээр шаарддаг ч гэсэн санагддаг. Ер нь уран нууралтаар 7 ногтоо одоо хэдэн цагийг зарцуулж хичээлж байна? Гэртээ байхдаа бас бэлтгэл хийдгүү зөвхөн студи дээр очиод бэлтгэл хийдгүү? 7 хоногийн хагасаа бүтээсээ 2 өдөр бэлтгэл хийдэг. Тэгээд гэртээ ирээд давтахгүй бол бас муудан тэгээд гэртээ бас өдөр болгон давтдаг. Ер нь бас үе тэнгийн найзуудтай бас уран нууралтаар хичээлхийн давуу тал нь сайхан нь юу юм бэ гэд хоёулаа гоё уриалга хэлвэл ямар уу? Уран нууралтаар явах юм бол их төсвөр тичээр айгүй шаарддаг юм шиг санагддаг. Тэгээд нэг гоё юм айгүй гоё уян хатан тэгээд айгүй гоё аяаслаг болдог. Аяаслаг болдог тий. За хоёулаа тэгвэл бас өнөөдөр нөгөө давка инхээ агш нь ирээгүй байна. Инхээ агштай хандаад бас гоё үг хийх л та тийм ээ. Ирээгүй байгаа ч гэсэн. Хайртай шүү агшаа. Бидэрнийг дандаа дэмжиж гоё зүйл даадагт баярлалаа л гэж хэлье. За баярлалаа. За хөөрхөн хүүхдүүдтэйгээ бас өнөөдөр давка агштайгаа сайхан ярилцлаа. Сар найр студиогийн бас суралцагч Шавнар маань улам олон өргөжиж за дэлхийд гарах хэмжээний авьяаслаг мундаг циркчдтэй болох болтугай. Баярлалаа. Ерөөл атаршхээ. Маш их баярлалаа. За бүх хүүхдүүдтэй бас өнөөдөр ТV телевизийн зүгээс маш гоё үзүүлбэрүүд үзүүлж одоо ингээ бидэнтэй ирж уулзсанд баярлалаа гэд гарын бэлэг гартуулъя. Ямар гоё. Баярлалаа. Сахаргүй Wow Popcorn энгийн халуун ногоотой далайн байцаатай 3 төрлийн амтаар. Амтд бяцлагтай зөөлөн жигнэг аман дуусна. Жинхэнэ төмсөөр хийсэн шарсан оригинал чипс. Самрын зөөлөн амттай шоколадын жигнэг. Манго, ус үзэм, тоор, шүүслэг амттай зөөлөн гами чихрүүд. Жимстэй шүүслэг цэлцэгнөр лир алим сарна амттай. Пробиоткор баялаг. Шинхэн жимсээр ирч хүчээнөх. Сардаг jelly, бицгэн луу, иштэй чихэр, амттай хар татам дүр, baby dragon, илүү амттай органик сонголт. 100% байгалийн NFC juice. Чанартай юм уу та ирүүл мэндэ бот ирч хүчээр дүүрэг амтрах ёстой бид ирүүл бий саруул ухаан гэдэг биз авч аргал алт мөн кино болж үз амин дэмэр баяа ай кул хот туршлаа хаяа ай кул зүү амтлах хий баяа ай кул тулахгүй би таяа ай кул yeah